галзуу series суугтан тавтай мөрөлцгөө. Зайдуулаа энэ удаад Perfect Crown гэх энэ галзуу цувралаан үргэлжлүүлнэ. За тэгээд шинэ гарангуут нь хэдэн бороонд нь аль болох хурдан чанартайгаар та нартай ярьж өгөхгүй тэгээд бэлдээд хамгийн хурднаараа хийж дуусаад оруулж байгаа нь энэ шүү гэж. Хагас бүтэн сайн л одоо шинэ анги цацагдж байгаа шүү дээ энэ галзуу цувралын. Тэгсэн ч одоо зарим нь тэр 7 хоногийн дундуур мундар юун дараагийн ангийн хурдан оруулмаар вэ хөөш. Жохо юм уншин судлалтай хөөш чинь дэлхийд гараагүй цацагдаагүй байгаа юмыг одоо хэдэн бороонд нь яаж та төрүүлээд ярих юм хөөе. Энийг ер нь жоохон ойлгочих ухаантай байгаарэ гэж бас бороо хэлээ заяа. За тэгээд олон таван юм нэмж ярьж яах вэ? Бороо энэ галзуу цувралыг охид бүсгүүчүүдийн додны найз болох өөрөөсөө түлхэгчтэй органик хүн даван тампоныг албансаар борлуулж байгаа Солонгосын Happy Moon Day брэндтэй хамтран хүргэж байна. Манайхан тэгээд яхаа мэдж байгаа Сапа Драго Сапа адардсан бол лайка дарахтал болоо явчих юм. Бас галзуу series авгийг мэдэхгүй хин нэгэндээ шеэрлэж болох юм. За ингээд хэдүүлээ энэ галзуу цувралаан даруй үргэлжлүүлцгээе. Чи бид хоёрын гэрэлсэн хосын ёсоор хамт хонох анхны шөнө. Бэлэн бидтэй. Тэгсэн хийж үгийн зүрх хурдан цохиллаа. Энэ үеэр ордны гадаа хэн туслах дуу туслахыг дагуулад ийш тийш явж ордноо танилцуулангаа зогсоо зайгүй чайлчна. Ярилцаж явахдаа хэн туслах өнчин байсан гэдгээ 5-6 наснда ордонд ирээд тэр цагаас хойш ордонд амьдарч ажиллаж ирсэн гэдгээ хэлсэнд дуу туслах тэрнийг өрөвддөг. Тэгээд хэн туслахыг цааш алгахад дуу туслахын зүрх нь хурдан цохилсонд өмнө нь ийм байдалд орж үзээгүй тэр өөрийгөө гайхнаа. Чи буудан дээр унтахгүй байсан уу? Энд зүгээр байна. Буудан ч бас зүгээр дээ. Тэгвэл чи тийшээ яв. Тэгэх юм бол надад бүр таатай байна. Би өвчтөн нь үздэй. Бухимдсан хийж юу дундуураа дэр тавих гэсэн ч ханхуу тэрнийг тэрвэрч аваад зүгээр унтаа. Бид хоёрыг тусдаа унтаж байгааг мэдчихвэл дими. Энийг унтраач хоо. Хараа чанга дуутай. Зүгээрээ чамаг амьд байгааг мэдэгдээ таатай байна. Тэгсэн баярлсан хийж үуч ханхуугийн хазар дээр үнсчихэд унтлаа. Тэр өдрөөс эхлээд хийж юу ордонд амьдарч эхэлнэ. Маргааш нь тэрнийг ажилдаа орж дуу туслахыг дуудуултал оронд нь хэн туслах хүрээд ирлээ. Хийж үг ордны ёс заншил зан үйлд хурдан дасгатан туслах зорилгоор ордны амьдралыг сайн мэддэг туслах төр зөөр өгсөн нь тэр байж. Харин нөгөө талд дуу туслах хэн туслахыг орлож Иян ханхүүгийн ажилд тусалж эхэлнэ. Хэн туслагч ажилдаа орж хийж юуд ямар ч үед ханхүүгийн урд гарч алхаж болохгүй. Хүмүүсийн өгсөн цэцэг гэх мэт бэлэг дурсгалын зүйлсийг бүгдийг нь авч байх ёстой. Хөлөө зөрүүлж сууж болохгүй, ямар ч үед зургийг нь авах боломжтой учраас үргэлж ээлдэг найрсаг царай гаргах ёстой. Тэгээд хөл нүцгэн явж харагдаж болохгүй, бас гараараа зүрх гаргах гэх мэт үйлдэл үзүүлж болохгүй гэд олон зүйлийг анхааруулдаг. Тэр хоёрыг ингээ ярилцаад сууж байтал Иян ханхууч орж ирээд тэр хоёр хамтдаа нэг арга хэмжээ рүү явна. Тэдний гэрэлсэн хосын ёсоор оролцох анхны арга хэмжээ учраас өөнд маш их ач холбогдол өгч байлаа. Энэ үеэр Жонуу сайдын туслах тэрэнд нэг мэдээллийг яаралтай дамжуулсанд Жонуу сайдын царай нь барайна. Тэр өдөр мань хоёр өөрсдийн сурч байсан сургуульд очих хуваартай байжээ. Тэднийг сургуулийнхаа гадаа цугласан сурагчид баярлан угтацгаана. Шилдэг сурагчдад ханхүүгийн нэрэмжид тэтгэлэг олгох ёслолд оролцох гэж байгаа нь энэ байлаа. Тиймээс тэд хамт суугаад саяын үйл явдлын талаар хэвлэлээр юу гэж шуугаж явааг харна. Хэн туслахын хийжүүтэй их ойр дотн харилцаатай байгаа нь Иян ханхүүд таагүй санагдаж байгаа нь илэрхий. Энэ үеэр дуу туслах орж ирээд Жонуу сайдыг уулзалтад хоцорч ирэх болсон гэдгийг мэдэгдэнэ. Тиймээс нээлтийн үгийг сайдын оронд хийжүү хэлэхээр боллоо. Хийжүүч тайзан дээр гарч сандарсан шинжгүй үгээ хэлж цугласан сурагчдыг инээлгэж байсанд бүгд сэтгэл хангалуун байцгаана. Энэ үеэр Жонуу сайд сургууль дээр ирлээ. Тэгсэн хэн туслах интернетээр тархсан нэг мэдээг Иян ханхүүд сандарсан байдалтай үзүүлдэг. Тэрийг нь харсан ханхүүгийн царай бараалаа. Нөгөө талд хатан ихэд ч улс энэ мэдээ хүржээ. За бас зааланд сууж байсан хүүхдүүдийн утсанд нэгэн зэрэг мэдээ ирсэн дудлагүй зааланд сэтгүүлчид ороод ирцгэн. Учир нь ханхүүгийн гэрлэлтийн гэрээ ил боллоо гэсэн мэдээ тарсан байж. Тэд тайзны өмнө гүйлдэж ирээд та 3 жилийн дараа гэрлэлтэд цуслуулах гэрээ хийсэн чинь үнэн үү? Ингэж шалгацгаана. Тэгсэн хийжүү сандарч цочирдсан бол ханхүү тайзан дээр гарч ирээд тэрнийг халахалж зогсдог. Юу болоод байгаа юм бэ? Зөвхөн надруулахаар. Тэгэд ханхүү гараас нь хөдлөө тайзнаас буулаа. Тэгсэн Жонуу сайд ирлээ. Сургуулийн байшинг сэтгүүлчид бүсэлсэн учраас тэд яаж гарах вэ гэдгээ зөвлөлдөнө. Тэгэд хэн туслах дуу туслах хоёр хамгаалалтын дор машинд суусанд хүмүүс мань хоёрыг ханхүү хийж юу хоёр байна гэж бодцгоно.
За ингээд тэдний явсны дараа Жану сайд мань хоёрыг өөрийнхөө машинаар засгийн газрын ордонд авчирлаа. Тэгсэн тэдний гэрлэлтийн гэрээний скандалаас нь болоод бөөн хэрэг манддсан яамны ажилтнууд бужигналдаж байдаг. Намын нөлөө бүхий удирдагчид энэ талаар ямар алхам хийх талаар Жану сайдаас асууж гадаад айлчлалууд нь цуслагдах эрсдэлтэй болсон гэдгийг гадаад яамны ажилтнууд Жану сайдад мэдэгдэнэ. Тэгсэн хийж өгөх хүнд байдалд орлоо. Жану сайд тэднийг өрөөндөө оруулж зарим нэг зүйлсийг тодруулдаг. Та хоёр тэр гэрээг өөрсдийн гараар бичсэн үү? Тийм ээ. Энэ талаар өөр мэдэж байгаа хүн байгаа юу? Ховын туслах маань л мэдэж байгаа. Өөр хүн мэдэхгүй. Дуу туслах л мэдэж байгаа. Ингээд Жану сайд нэгэнт гэрээ үнийн юм бол бүх хилам намжих хүртэл ямар ч хариу үйлдэл үзүүлэхгүй байхыг зөвлөлөө. Тэгсэн Иян ханхүү энэнд нь дургүй байна. Тэр гэрээ гэдэг чинь анхнаасаа жинхэнэ байгаагүй штэ. Гэрээнд 3 жилийн дараа гэрлэлтэд цуцлуулна гэж заасан. Тэгвэл та 3 жилийн дараа гэрлэлтэд цуцлуулахгүй гэсэн баталгаа өгч чадах уу? Тэгсэн мань хоёрын хинэн ч итгэлтэй хариулж чадахгүй байлаа. Тэгсэн Жану сайдын туслах орж ирээд өөр нэг чухал зүйл харуулахаар дагуулад гарна. Харин нөгөө талд энэ мэдээнээс болоод тээжүүч бас сандарчээ. Учир нь 3 жилийн дараа эргэж ирээд компани өөрөөс нь булааж авах юм байна гэж тэр бодсон байж. Тэгсэн үүнтэй зэрэгцээд өөр нэг мэдээ яаралтай цацагдсан нь Хийжүүг саяхан залуу хааны төрсөн өдрөөр ордонд гарсан гал төмрийн гол сэжигтэн байжээ гэсэн мэдээ байлаа. Залуу хааны аминд халдах оролдлого байсан байж болзошгүй тэр явдлын мөрдөн байцаалтыг Иян ханхүү хүчээр зогсоосон гэсэн мэдээ бас цацагдаж эхэлж. Чи зүгээр үү? Айж гинөө? Би ч яах вэ? Анхнаасаа нэр төргих зүйл хүүхэн. Харин танд нэр төрөөс өөр зүйл байхгүй. Та өөрөө айхгүй нү? Тийм ээ. Айж байна. Миний нэр хүнд чамд гай болохыг ихээс л айж байна. Тэгсэн Жану сайд орж ирлээ. Та хоёр яаралтай ордон руу явах хэрэгтэй боллоо. Маргааш ордны гадаа жигсаал болох юм байна. Ханхүү таныг залуу хааны хаан суудалд санаархаж байна гэсэн мэдээ тарж ордонд болсон төмрийн хэргийг үүнтэй холбоотой гэж тайлбарлаж байна. Нөгөө талд хатан их хахайтангаа дуудаад аав руу хэл хөргүүлдэг. Тэгээд хааны гэр бүлийн гишүүдийг зөвлөлийн өрөөнд яаралтай цуглуулахыг тушаалаа. Яаж ч хичээсэн жигсаалыг зогсоож чадахгүй нь бололтой. Жигсаалыг юу ч зогсоож чадахгүй болсон. Ард түмнэр их хайрлуулна гэдэг төдий чинээ үдсэн ядагдана гэсэн үг. Ханхүү Хийжүү хоёрыг ордонд ирэхэд тэднийг шууд хатан ихийн зарлсан уулзалт руу авч явдаг. Орж ирэхэд нь хааны гэр бүлийн гишүүд хамаатан саднууд нөлөө бүхий хүмүүс бүгдээрээ цуглжээ. Энэ асуудлыг ийм олон хүнтэй ярилцах шаардлагагүй. Хөвчилж уулзацгаая. Үгүй. Чи яаж ард түмнээ хуурм эхэлж хаан сэндийг чивдэр байдалд оруулж чадав? Чамайг уучлан гэж бодоо юу? Нэг нь язгууртан байр сураа худалдаж, нөгөө нь худалдаж авсан бидтэй. Даан чанхнаас хааны ордны ёс чаягийг юм чинээ тоохгүй байсан. Би дорд гаралтай учраас ийм бүдүүлэг юм байна гэж бодсон. Гэтэл тийм биш байж. Тэгсэн Ян уурлах гэсэн ч Хийжүү гараас нь барьж авнаа. Чамайг ийм тэнэг эсвэл ийм гинэн хоёрын аль нь болохыг би ялгаж салгаж чадахгүй. Дуу туслах, хүн туслах. Та хоёрын эзэд энэ уулзалтанд суух зохисгүй учраас одоо дагуулад явна. Өрөөндөө ирэхэд Ян ханхүү алгаа шархалтал гараа атгсан байлаа. Тэгсэн Хийжүү сандарсан ч ханхүү тэрнийг тайвшруулна. Маргааш нь дуу туслахад Castle Group-ийн хувьц бүх цаг үеийн хамгийн доод төвшөнд хүртэл унсан тухай мэдээ ирдэг. Энээс гадна ордны үйлчлэгчид ч тэрэнд илэрхий таагүй хандгуулжээ. Тэгсэн хүн туслах ирээд Хийжүүг хөрмийнхаа үеэр хуурамчаар ухаан алдаж унсаан гэсэн мэдээ тарсан болохыг бас хэлнэ. Жану сайдыг ордонд ирэхэд ордны гадаа аль хэдийн жагсаал эхэлжээ. Жагсагчид Иян ханхүүг засаг баригчийн байр сууриас буулгаж Хийжүүгийн язгууртын хэрэгм зэргийг нь хурааж авахыг шаардж байлаа. Би ард түмний өмнө бүгдийг тайлбарлах нь зүйтэй гэж бодож байна. Хэдийгээр энэ гэрлэлт гэрээгээр эхэлсэн байж болох ч олны өмнөх бидний харилцаа бүгд жинхэнэ байсан гэдгийг би баталж чадна. Таныг хаан ширээнд суухыг санаархаж байна гэж буруутгаж байгаа. Та үнийг ч бас итгэлтэйгээр өгөөсгөж чадах уу? Хэрвээ өгөөсгөхгүй гэвэл чи ямар хариу үйлдэл үзүүлэх үү? Бидэнд ард түмний дэмжлэггүй хаан хэрэггүй гэж би хариулна. Тиймээс ард түмэн болон хаан ширээний төлөө засаг баригчийн байр сууриа сайн дураар хүлээл гэж өгнө. Гэрлэлтийн гэрээний тухай мэдээ ил болохоос 5 хоногийн өмнө ийм нэг явдал болжээ. Хийжүүг хордуулсан тухай тайлан сонсож байх үеэр ханхүүгийн хувийн эдлэнгийн үйлчлэгчдийн нэг Жану сайд дээр ирсэн байна. Ханхүүгийн аяганд эмийг нунтгалж хийсэн гэдгээ тэр шууд л хүлээж. Тэгээд энийг хийхгүй бол ахынх нь бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг гацаана гэж сүрдүүлсэн гэдгээ сайдад хэлсэн байлаа. Би нэг зүйлийг ойлгохгүй байна. Тэд ханхүүг үнэхээр алах хэрэгтэй байсан гэж юу? Ямар нэг шалтгаан байна да. Дараа нь Жану сайд хатан ихтэй уулзаж үйлчлэгч бүх хэрэгээ хүлээж
төлбөрөө криптогоор хүлээж авсан, өөрт нь захиалга өгсөн хүн юн ноён гэдгийг ч илчилсэн гэдгийг хэлж. Худал гүтгэлэг. Миний эцгийг нэгэн үйлчлэгчийн үгээр гүтгэж ухах хэрэг үү? Нарийн яриул таач бас сэжигтэн шүү. Та юн ноёны энэ үйлдэлийг ерөөсөө мдээгүй гэдгээ баталж чадах уу? Би одоо энэ бүхнийг Ян ханхуд мэдэгдэнэ. Надад баг зэрэг хугацаа өгнө үү? Өнөөрэй. Энээс илүү хугацаа өгөх боломжгүй. Тэр хоёрыг уулзаж байх үеэр Ян ханху хатан ихтер ирж хэдийгээр хатан ихийн санаа тогтворгүй байсан ч Ян ханху ямар нэг зүйл сэжгэлсэнгүй. Ордны гадаа Хижүү Жону сайдтай таарч хамтдаа хэсэг алхаж мөрдөн байцаалтын талаар лавлжээ. Хижүү ханхуд их санаа тавьж байгааг энэ үеэр Жону сайд анзаарна. Та хоёрын харилцаа жинхэнэ эмчгэл харагдаж байна. Яалаа гэж дээ. Үнэмшилтэй байхгүй бол болохгүй шүү дээ. Ордны хэдэн үйлчлэгч нарт үнэмшүүлж чадахгүй бол улс үндэстнэр нь үнэмшүүлж чадахгүй шүү дээ. Тэгээд чи намайг ч бас хуурах гэж оролдож байна уу? Тэднийг ингэж ярилцаж байтал сайдын туслах ирээд залуу ухаан дуудуулж байгааг хэлсэнд Жону сайд яваад өглөө. Оройн хатан их юн ноёнтой уулзаад баримтыг ширээн дээр нь тавьж тайлбар шаардлаа. Юн ноёнч баримтыг үзээд цочирдно. Та бишгэд хэлээж, бишгэд хэлээд өгөөч. Чи үүнийг хаанаас авсан? Та үнэхээр ханхуг алхаар санаархсан гэж юу? Та чин солиорч юу? Энэ бүхэн ил болвол хаанч тэр, бич тэр, таач тэр бүгд дуусан штэ. Тэгээд тийм болохоор ханхуг бид замаасаа зайлуулах ёстой. Тэр өдийг хүртэл чимээгүй байсан атла яагаад гинэд нас барсан хааны гэрээсэллийг сөхөх болов? Тэр гал төмрийг чамайг тавьсан гэдгийг мэдвэл чи хааны аминд хүрсэн хэрэгт буруутгагдах биш үү? Би гэрээсэллийг шатаасан болохоос хааны аминд хүрэх санаа надад байгаагүй. Тэрэнд чинь хэн итгэх юм? Ийм ядруухан тайлбарт хэн итгэх юм? Одоо чи өөрийнхөө, миний бас гэр бүлийнхээ аюулгүй байдлын төлөө залуу хааныг ямар ч үнээр хамаагүй аюулгүй байлгах ёстой болоод байна. Тиймээс энэ баримтыг хаанаас олж авснаа хэлээд аль. Тэр орой 9 цаг өнгөрч явахад хатан их Жону сайдтай ярихаар утсаар залгажээ. Маргааш нь Жону сайдыг аавынхаа булшин дээр ирээд байж байтал хатан их ирж тэрнтэй уулздаг. Улсын түүхэнд хамгийн агуу ерөнхий сайд гэгддэг хүний хүү байх ямар байдгүй. Сайн мэдэхгүй юм да. Харин улсын түүхэнд ханхүүгээ хорлох гэж оролцсон ноён гэж үлдэх хүний охин байх танд ямар байх бол тийм зүйл болохгүй. Надад нэг санал байна. Хэрвээ танд байгаа баримт үнэхээр хөдөлшгүй юм бол та яагаад ханхүү руу биш над руу ирсэн? Та хийж өг өөрийн болохыг хүсэж байгаа үсттэй. Энэ бол тэдний гэрлэлтийн гэрээ. Үүнийг ил болгосон Дарвид улс таяар үүмэн дэгдэж тэд гэрлэлтэд цуцлуулна. Хийж үд ийм юм тохиолдосоо гэж намайг хүснэ гэж бодоо юм. Чи тэрнийг өөрийн болгохыг хүсэж байж тэрнийг огт зовохгүй гэж бодож чадлаа гэж юу? Тэгвэл би гол давалгааг ханхүү рүү чиглүүлээ. Тэр хоёрын хоорондын харилцаа жинхэнэ гэдгийг та анзаараагүй гэж битгий хэлээрээ. Энэ сонголтыг бодож үзээд орой гэхэд хариу өгөөрэй. Надад ийм л санал байна. Ингээд Жону хэсэг бодсны эцэст аавынхаа булшин дээр гартаа зүүдэг байсан эрхээ үлдээгээд явжээ. Чамд намайг байр суурьнаасаа татгалзахыг шаардах эрх мэдэл байгаа гэж чи бодож байна уу? Намайг үнэхээр хаан Синтид санаархсан гэж чи бодож байгаа юм байна тийм үү? Надад хаан Синтиг хамгаалах үүрэг бий. Хаан Синти бол ард түмний илэрхийлэл. Тиймээс таныг унахдаа хаан Синтиг татаж унахыг би зөвшөөрөхгүй. Энэ үеэр Жону сайд ханхүү хоёрыг уулзаад 3 цаг гаруй болж байгаа тухай мэдээг хатан их хүлээж авлаа. Тэгэд Хижүүтэй уулзахаар шийднэ. Нөгөө талд Жону сайдын шаардлагын талаар Хижүүч бас олж мэдсэн байна. За sorry бажгара бүрэн гэлсний реклам алгадаадах юм. Тэгэхээр эрхэмсэг охид бүсгүүчүүд минь ээ. Цаан чин Солонгосын Happy Moon Day брендинг өөрөөсөө түлхэгчтэй органик хүн даван тампоныг албан ёсны эрхтэйгээр Монголд худалдаалж байгаа юм байна. Хавар гэхээр FS супермаркетуудаар болон CU-гийн бүх салбаруудаар. Найдвартай хамгаалалт 5 тухыг мэдрүүлнэ гэд боддоо гал зүвэз. Тэгэхээр өөрөөсөө түлхэгчтэй Happy Moon Day-г FS супермаркетуудаар болон CU-гийн бүх салбараас гэж. Хөдөлгөөн хорихгүй, аюулгүй. Хүүн даван органик материалтай бөгөөд бид маш эвтэй. Өнөөдөр ч тасглаа үнэхээр тухтай хийлээ шүү. За хэдүүлээ тайлбараа үргэлжлүүлцгээе. Ард түмний хайртай ханхүүг чирээд газар унах ямар байна да? Хэдийгээр тэр үе дураараа аашилдаг байсан ч чамтай уулзах хүртэл нэр төртөө засаг баригч ханхүү байсан юм шүү. Чи тэрэнд юу санал болгосон юм? Энэ гэрлэлт та хоёрт яг ямар ашигтай байсан юм? Та тэр гэрээг уншаа үсттэй.
Тэр надад юу ч санал болгоогүй. 3 жил гэдэг хугацааг дууссан ч би хүсвэл энэ хугацааг сунгах боломжтой. Нөгөө талд ханхуг гарч ирэх үед эзэн хааны өргөөнд дуудуулж байгааг дуу туслах мэдэгдэнэ. Учир нь тэрэнд мессеж ирж Иян ханхуг гарч ирмэгт залуу хааны өргөө рүү яаралтай явуулахыг хүссэн байж. Тэгсэн тэнд юн ноён ирчихсэн залуу хааныг шахамдуулж засаг баригч ханхуг яаралтай буулгахгүй бол болохгүй гэж шахаж байлаа. Гэвч залуу хаан хайртай авга ахыгаа ордноос хөөхийг хүссэнгүй. Энэнд нь ууралсан юн ноён чанга дугаар зандарсанд залуу хаан айсандаа уйлнаа. Тэгсэн Иян ханху орж ирлээ. Тэгээд шууд юн ноёныг заамдж авснаа хааны асрагч ахайтанд хааныг тэндээс яаралтай гаргахыг тушаадаг. Тэгсэн хийжүүч хааны өргөөлөө ирж байлаа. Чиний хувилдааныг мэдэхгүй гэж бодоо юу? Ирхэм дэц. Чи намайг хаан болчихно гэж айгаа юу? Намайг алхахаас нааш ордноос зайлуулж чадахгүй гэж мэдэрэй. Ирхэм дэц. Миний уялдыг дахиад сүрдүүлвэл чамайг үхлийн муугаар үхүүлнэ шүү. Ханхуг гарч ирэхэд залуу хаан байдгаараа уйлжсэн зогсож байсанд 3 жилийн өмнө болсон явдлыг Иян ханху саналаа. Тэр өдөр Иян ханхуг хаан ах дээрээ эртэл хатан уулзаж байсан учраас орж чадаагүй байж. Тэгсэн үеэл дүү нэрээд хамтдаа тоглохыг хүссэнд Иян ханху дүүтэйгээ тоглож байгаад хажуугийн өрөөнд болсон яриаг санамсаргүй сонссон байжээ. Иян ханхуг хаан ширээн дүргэмжлэн гинэ. Та чинь галзуураа юу? Үгснээс энэ нь дээр. Тэгвэл үгсэн чинь тэр ханхугийн төлөө. Ингээд аав ээжигээ хэрэлдэхийг сонссон бяцхан ханху айж уйлсанд Иян тэрнийг тэрвэрч тайвшруулж байж. Тэгээд хэрвээ ямар нэг юмнаас айвал хизээч хамаагүй шууд надад хэлж өгөөрэй гэж загтаг. Энэ үеэр хийжүүч ирж ханху хийж хоёр өргөөндөө очлоо. Намайг уучлаарай. Яасан гэж? Түрүүн өмнө чинь эвгүй үйлдэл гаргасанд. Эвгүй гэж харин ч надад таатай байсан. Хэрвээ та үн цэнтэй зүйлээ хамгаалахыг хүсэж байгаа бол хариу тэмцдэг байх хэрэгтэй шүү дээ. Тэгэд хийжүүг гараад явсанд тэрний энэ үг ханхуд таалагдсан нь илэрхий. Оройн хийжүүг унтлахын өрөөндөө ирэхэд ханху ундчихсан байлаа. Тэгэд хийжүү ханхугийн миний нэр төрөөс болж чамайг хохирохыг гэхээс айж шин гэж хэлснийг нь санаад надаас болж чиний нэр төр сэвдэхийг гэхээс айж байна гэж аяархан хэлдэг. Маргааш өглөө эрт Тэжүү хийжүүрүү залгаж компанийн хувьцааны үн хэд хурдан унж байгаа учраас өдөрдох зөвлөл хуралдах гэж байгаа гэдгийг хэлдэг. Тэгэд энэ байдлаараа аав нь хүртэл өдөрдох зөвлөлийн даргын байр сууриа алдаж болцсошгүй болсныг хэлэхэд хийжүүч сандарч үдээс хойш очиж уулзахар болно. Тэгсэн ханху орж ирлээ. Хийжүү аавын би тавгуутсан байна. Санаа зовлтгүй би ганцаараа очиод уулзчихна. Ингэж хэлээд ханхуг гаргалаа. Тэгэд шууд хэн туслахаар машин бэлдүүлж хажуудаас суулгаад ордноос ганцаараа явна. Тэгээд давхсаар жонуу сайд дээр ирлээ. Би яах ёстой хэлээд өгөөч. Компанич тэр, ордонч тэр хоёулаа сүрлийн ирмэг дээр ирчлээ. Тэгсэн би юу ч хийж чадахгүй байна. Намайг юу хийх ёстойг хэлээд өгөөч. Одоохондоо юу ч битгий хий. Би чамайг хамгаална. Намайг хамгаалаач гэж би гуугаагүй штэ. Чи одоо ч дүр эсгсээр байна уу? Ханху та хоёрын харилцаа зүгээр л жүжиг гэж чи хэлж байсан биз дээ. Үгүй юм шиг байна. Би тэрэнд сайн болсон юм шиг байна. Бүр маш их. Тэгвэл харамсалтай юм. Тэндээс гараад хийжүү шууд аав дээрээ очиод өвдөг сөгдөж уучлал гуйлаа. Тэрнийг ийм байдалтай байгааг харж байгаагүй аав нь шок. Би бүх зүйлийг сайнаар эргүүлэхийг хүсэж байгаа ч юу хийхээ мэдэхгүй байна. Чи тэгээд өөрийгөө бизнес эрхлэгч гэж байгаа мó? Чи өөрийгөө аврахыг хүсээд байгаа мó? Ханхуг аврахыг хүсээд байгаа мó? Энэ үеэр ханху ордондоо ажиллаа хийгээд сууж байлаа. Дуу туслах сэтгэлийн засах санаатай дуртай цагийг авчирчээ. Тэгээд сайдын зүгээс засаг баригч ханхугийн байр суурнаас татгалзахыг шаардсан гэдгийг сонссон гэдгээ хэлэхэд ханхуч миний эхнэрт битгий хэлээрэй гэд гараад явлаа. Удалгүй хийж үерээд ханхуг харсан даруйда тэврээд авнаа. Энд чинь юу лээ? Бэлэг юм уу? Хоёулаа гэрлэлтэд цуцлуулцгаая. Тэгсэн ханхугийн царай бараалаа. Энэ үеэр хийж өмнө нь аавтайгаа уулзснаа сандаг. Чи өөрийгөө аврахыг хүсээд байгаа мó? Ханхуг аврахыг хүсээд байгаа мó? Ханхуг би өөрийгөө аварч чадна. Харин ханхуд тусламж хэрэгтэй байна. Надад туслаач аава. Тэгвэл тэрнээс сал. Чи тэрнээс салснаар тэрний дайснуудыг ашиглаж байгаа сул тал нь үгүй болно. Тэгвэл ханхуч тэдэнтэй чөлөөтө тэмцэж чадна. Хэрвээ би өөрийгөө аврахыг сонгуул яах вэ? Тэгсэн ч ялгаагүй салхан зүйтэй. Энэ зовлонгийн үхнээс хэдий чинээ эрт гарна. Төдий чинээ л чамд хэрэгтэй. Хийж үг салах тухай хэлэхэд ханху шоконд орлоо. Чи юу яриад байна? Зам замаа хөөцгөе. Аав стресснээс болоод би нууцсан. Хувьцаа маань унж байна.
Ард түмний сэтгэл зүй бидний эсрэг байна. Манай компанид татврын аудитын шалгалд орох гэж байгаа юм байна. Би тантай гэрэлж компаниасаа татгалцсан. Энэ маягаараа бол 3 жилийн дараа надад буцаж очих газар үлдэхгүй юм шиг байна. Энэнд та бид хоёр хоёулаа буруутай. Харин одоо би цаашид хохирол амсмааргүй байна. Хохирол амсахгүй тулд салъя гэж байгаа юм уу? Хитрхи хохирол амсах үед зуураад байгаа зүйлээ тавиад цаашаа явсан нь зүйтэй байдаг. Намайг эзгүүд ямар нэгэн болоо юу? Хатан их чамд юу гэж хэлсэн бэ? Хатан их надад юу гэж хэлсэн нь танд хамаагүй. Надад угаасаа нэр төргийх зүйл анханасаа байгаагүй. Харин тэрнээс бусдыг нь бол би өөрийнхөө хүчээр өөрийн болгож авсан. Язгууртан хүний гол хүч нь ард түмнэр хайрлагдах гэж та хэлсэн. Гэвч та энэ бүхний алдлаа. Ийм байхад одоо та миний төлөө юу хийж чадах юм? Ингэх хэрэггүй. Чи ч бас надад ингэж хандах байсан гэж юу? Та намайг хүчээр барьж үлдээхгүй гэсэн мэт. Одоо би байгаа бүхний алдаж байна. Тэгсэн ч гэсэн та намайг дэрэгдээ байлгахыг хүсэж байгаа хэрэг үү? Оройн ханху ордны хашаан дотор зогсоод нэгийг бодлоо. Тэгээд ахайднаа явуулчихад хуучин хаан ахынхаа амьдардаг байсан өргөөнд ороод өөрийн ирэхгүй хуйлна. Тэгээд хаан ахыгаа нас барахаас өмнө уулзаж байснаа санана. Хаан ахта угсаа залгамжлах ханхуд анхаарлаа хандуулна. Их хатанд танаас өөр төшиж тулах хүн байхгүй штэ. Надаас өөр төшөх хүн байхгүй гинэ. Би эргэлзэж л байна шүү. Гэхдээ энэ үнэн байлаач би яг юу хийх ёстой? Та ийм хулчгар хож болохгүй. Тийм ээ. Харин чамайг над шиг ингэж дуусгахгүй гэж найдаж байна. Би ингэж дуусгахгүй. Энэгээ сансан ханхуу сая нэг хаан ахынхаа тухайн үеийн нөхцөл байдлыг ойлгодог. Маргааш нь ханхууг ажиллаа хийгээд сууж байтал хийж үерлээ. Та шүнжин ажилласан юм уу? Тийм ээ. Яасан? Хэлхэн байвал хэл. Намайг зөвлөлийн өрөөнд нэвтрэх зөвшөөрөл өгнө үү? Би гэрлэлтэд туслуулж байгаагаа зарлахыг хүсэж байна. Тэгээ хүсснээ хий. Энэ үеэр тэднийг гэрлэлтэд цуцлуулах гэж байгааг мэдсэн дуу туслах, хян туслах хоёр санд орцгаана. Хян туслах ханхуугийн нэр төрийг хамгаалахын тулд ханхуугаас гэрлэлтэд цуцлуулах гэж байгаа тухайгаа хийж ярьж байсныг сандаг. Гэвч энэ талаар хэндэж хэлж болохгүй гэж тушаасан учраас хян туслах юу ч хийж чадахгүй байлаа. Задагсан ханхуу дуу туслах руу залгаад дуудана. Тэгэд ханхуу Жион хоёр хамтдаа зөвлөлийн хуралд очицгоно. Хурлыг юун ноён удирдах байна. Тэгээд засгийн газрын кабинетаас засаг баригч ханхууг байр суурьнаас сайн дураар татгалзах саналыг тавьсан гэдгийг зарлах үеэр хийжүү яриаг нь тасаллаа. Энэ талаар хэлэлцэх шаардлагагүй. Ханхуу бид хоёр гэрлэлтэд цуслуулж байгаа. Би алдар нэр олохын тулд энэ бүхнийг хийсэн учраас та нар ханхууг буруутгах хэрэггүй. Би бүр худлагаасаа хордсон болж жүжиглсэн гэж бас ордонд гарсан төмрийн гол сэжигтэн ч би. Тиймээс та нар буруу хүнээ чижилхээ бол уучлаарай. Гэхдээ та үүсэд байгаа нөхцөл байдал ямар ноцтой болохыг ухаараагүй байх шиг байна. Мэн Жон усайда хааны гэр бүлийн гишүүдийг мөрдөхөд хэцүү гэж та хэлж байсан. Тиймээс миний гэрлэлтэд цуслуулах хүсэлтийг хүлээж аваад араас нь намайг тултал шалгано. Би үнэхээр гал тавьсан эсэх. Миний хордсон үнийн эсхийг шалгаж тогтоо. Гэхдээ үүнд ханхуу ямар ч оролцоогүй гэдгийг би нотолж чадна. Тиймээс ханхууг байр суурьнаас нь буулгах тухай энэ арчаагүй яриагаа болцгоо. Тэр өглөө Тэжүүг компани дээр ирэхэд бөөн хүмүүс ирчихэж. За ингээд тэрнийг ирснийг харсан даруйда сэтгүүлчд бүчээд авна. Тэгэд тэр урьдчилж бэлдсэн тайзан дээр зогсоод хэвлэлийн хурлыг эхлүүлдэг. Тэр ихэндээ сандарч байгаа нь илэрхий. Энийг нь анзаарсан сэтгүүлч нар тэрэн лөө арараасаа асуултуудыг тавьсанд Тэжүү барьцаалдлаа. Тэгсэн нэг сэтгүүлч Хийжүүг хуурамчаар хор уусан болж жүжиглсэн эсхийг асуусанд гинт дургуун хүрээд Пэжжакад хайлдаг. Юу гэнэ? Хүссэн мөхнээ гартаа оруулсан хүн хор ууж жүжиглэх хэрэг байдаг юм уу? Энэ үеэр Тэжүүгийн эхнэр хэвлэлийн хурал эхэлсэн гэдгийг хян туслах руу мэдэгдсэнд хян туслах Хийжүүд дохиогно. Тэр гэрлэлтийн гэрээний хувьд Кэстл группийн зүгээс энэ талын галыг хангалттай унтраах учраас та нар тайван байж болно. Энэ тийм амархан хэрэг биш ээ гэж бодож байна. Бидний хурим хааны ордонд хэр их мөнгө цуглуулж өгснийг та нар мэдэж байгаа байх. Асар их мөнгийг наашаа цудгсан. Тэр хүмүүс бүгд мөнгөө буцааж нэхүүл та нар хүнд байдалд орно. Тиймээс ядаж тэр их мөнгөний төлөө энэ гэрлэлтийг гэрээний гэрлэлт биш байсан гэж тооцох нь та нарт ашигтай биш үү? Та нар тэр гэрлэлтийг гэрээний гэрлэлт гэх цуу яриа сонссон байх. Бодоод үзтээ. Энэ гэрлэлтээс ханхуу хийж хоёр ямар ашиг болсон юм? Хин хинд нь ямар ч ашиг байгаагүй. Энэ гэрлэлт тэдэнд ямар ч ашиггүй байсан нь одоо болж байгаа үйл явдлуудаар бүрэн батлагдж байна. Бид ч ихэндээ тэр хоёрыг арайч гэрэлчин гэж бодоогүй. Би хүртэл Хийжүүд цаг үрхэ болоод ажилдаа анхаар гэж хэлж өссөн. Гэвч тэр хоёр жинхнээсээ бие биедээ хайртай болсон болохоор зогсоож дийлээгүй. Тэгвэл тэд яагаад 3 жилийн дотор гэрлэлтэд цуцлуулах гэсэн зүйлийг ярилцсан юм бол?
Тэрний чин талаар ярих гэдэл би энд зогсож байна. Энэ бол миний хүсэлтэйс юм аа. Хэдийгээр тэр хоёр бие биедээ ухаангүй дурлсан ч цаг хугацааны дараа юу ч болов үлээ. Хөрмийнхээ өдөр хордсон хүн шүү дээ. Тийм болохоор ядаж нэг ийм зүйл тохирох нь зүйтэй гэж би тэрнийг ятгсан юм. Энэ цаасыг ядаж нотротоор батлуулаагүй байгаа үстэй. Тэгэхээр энэ жинхэнэ гэрээ муу юм уу? Тэгэхээр би та бүхнийг ийм их стресс түлсэндээ хүлцэл өчж байна. Гэхдээ та нар өөрсдөө ч бас асуудлыг нэлээд говьулж мушигдаг хүмүүс шүү дээ. Тиймээс би та нарын бүгдийнхээ нийтлэлийг нэг бүрчлэн бүртгэж байгаа гэдгийг хэлчихье. За баярлалаа. Тэгэд өөртөө ихтэй болсон тээжүү ихнэрээ суугадаад гараад явлаа. Хэвлэлийн хурал одоо дуусч байгаа. Энэ хурлаар бид ханхуу энэ гэрлэлтээс ямар ч ашиг олоогүй гэдгийг, энэ бүхэн цэвэр миний асуудал гэдгийг нотлно. Энэ гэрээ гих бичигтээ ханхуу ямар ч холбоогүй гэдгийг ч нотлно. Үлдсэн хов живийг би өөрөө зохицуулна. Тиймээс намайг ордноос хөөсний дараа ханхуу эргээд ард түмний хайртай засаг баригч ханхуу болно. Ханхуу та үүнтэй санал нэг байна уу? Бүгдээр ханхуу руу харахад дуу туслах ханхуу руу догсонд ханхууч хариу доглоо. Ингээд гаднаас тусгай баримт бичиг барьсан ордны түшмэл орж ирнэ. Яан ханхуу, та хааны зарилгийг тоссно. Тэгсэн ханхуу урьдчилан болсон явдлыг саналаа. Хаан ахынхаа өргөөнд сууж байхдаа тэр нэлээд бодсны эцэст нэг зүйлийг шийдсэн байна. Би таныг одоо л ойлгож байна. Гэхдээ ахаа, яасан ч байсан би тань шиг дуусахгүй. Тэгэд шууд залуу хаан руу явж очиж, та миний байх ёстой хаан ширээг минь буцааж өгнө. Хаан миний бие үүрэгт ажилдаа түүртэж алжааж ядарлаа. Тиймээс би хаан ширээнээсээ бүх хүсэлтэд илэрхийлж байна. Хаан ширээг залгамжлахад угсаа залгамжлах ханхүү маань хитрхи балчир байна. Бурхны авралаар бидэнд ухаалаг мэргэн хүчрхэг дайчин ханхүү Иам байгаа. Тиймээс би түүнийг хаан ширээнд залахыг зарлиг буулгаж байна. Хааны гэр бүл болон засгийн газар бүхэлдээ шинэ хаанда бүх хүчээрээ хүчин зүтгэнэ. Ингээ залуу хаан ч бас сайн дураараа хаан ширээгээ аваагахтаа өгч байгаагаа мэдэгдлээ. Энийг сонссон юун ноён гайхна. Энэ юу болж байна? Би эзэн хаантай уулзнаа. Юун ноёнтой хааны зарилгийг эсэргүүцэж байгаа мó? За тэгсэн хурлын дараа хийжүү ханхуутай уулзна. Чи хохирол хангалттай амссан. Одоо болно гээ үсттэй. Би чи юм учраас салыг гээ үсттэй. Чи намайг хоёр биенээ хамгаалж чадахгүй гэж үнэхээр бодсон гэж юу? Чи надад итгэсэнгүй. Тэгсэн хадан ихч шоконд орж галзуурах шахна. Гэхдээ ханхүү энэ саналаас татгалцсан. Угаасаа татгалзах ёстой юм. Ёс төдий 3 удаа татгалзаад хүлээж авдаг ёстой юм. Тэр мө өчүүхэн бузар имээс л боллоо. Тэгэд хадан их залуу хаан руу очисон ч залуу хаан хаалгаа дотроос нь тагалдсан байлаа. Та залуу хаанд хугацаа өгнө. Ямар хугацаа? Бидэнд хугацаа байхгүй. Ийм ахайтан энэ хаалгыг эвд. Та хааны өргөөрөө халдаж болохгүй. Тушаалаа буцааж авна. Шаардлагатай бол гал тавиад удаж гарга. Тэгсэн жонуусаад ирлээ. Уучлаарай. Хадан их таныг би эндээс гаргаж өгье. Чи надад тушаал өгөх хэрэггүй шүү. Энэ тушаал биш ээ. Тиймээс та миний үгэнд орно. Ингээ жонуусаад өрөөндөө хадан ихтэй уулзна. Энэ хэрэгээс болоод сандарч твдж байгаа хүн надаас өөр алгу. Би ч хааны ордны хамаг балгийг цэвэрлсээр залхаж байна шүү. Хэрвээ ханхүү хаан болчвол хийжүүч нь хааны хатан болж өөрд ордонд түгжигдэн гэдгийг ойлгож байгаа үсттэй. Тийм юм болохгүй гэж найдаж байна. Ханхүү хааны зарилгаас ёс болгож 3 удаа татгалзаад эцэст нь зөвшөөрөх ёстой. Эхнийх нь өнөөдрийн хурал дээр татгалцсан. Одоо 2 удаа татгалзах үлдсэн. Тиймээс энэ хугацаанд амжиж та залуу хааныг эсвэл ханхүүг ямар ч аргаар хамаагүй зогсоох хэрэгтэй байна. Энэ зур би хийж үг хордуулсан хэргийг түр саадуулж бай. Гэхдээ та энэ хэргийг өөрөөр зохицуулна гэсэн мэдтэй. Би хүссэн зүйлээ авч байж таны хүссэн зүйлийг хийнэ. Ойлгомжтой үстэй. Та намайг сүрдүүлж байгаа мó? Тийм ээ. Сүрдүүлж болохгүй шалтгаан байгаа мó? Энэ үед хийжүү ганцаараа суугаад өдөр болсон явдлыг бодож байлаа. Тэгсэн ханхүү хийжүүдээр ирсэнгүй. Ханхүү ганцаараа ордноос гарсныг мэдсэн хийжүү тэрэн лөө залгасан ч удсаа авсангүй. Харин нөгөө талд ханхүү хийжүүтэй ярилцаж байснаа бодно. Намайг хаан ширээнд суухаар бүгд над руу дайрна. Тэр үед чамайг намайг ойлгоно гэж найдаж байна. Нэрээ яаж зэрэгсэж алхдаг гэлээ. Зүгээр л миний дэргэд хамт байхад болно. Би танд зааж өгнө. Миний уур гартал хажууд төр сууж бай. Би чамд сайн анх удаага л ийм байдалд орж байна. Чи энийг хүлээн зөвшөөр. Ингээд ханхүү хийжүү хоёр талд өнгөрсөн бүхнийг бодсоор ганцаараа уйлсаар оройг өнгөрүүлцгээе.
За энэ түрээд энэ галзуу цувралын part 5-ын тайлбар маань дуусч байна. За эх 7 өдрийн сүүлээр энэ галзуу цувралын маань сүүлийн ангиуд одоо цацагдсанаар хэдүүлээ одоо нэг энэ киногоо энэ цувралаа дуусгаж санаагаа амраацгаах нэ гэж. За тэгээд хагас бүтэн санд мэдээж одоо ойлгомжтой гарах байх. Тэгэнгүүт нь хэдэн бороонд нь яг л өмнөх шиг те хамгийн хурднараа та нартаа чанартайгаар ярьж өгөхөөр одоо зорих болно гэж. За тэгэхээр хэдүүлээ эх 7 өнөختөө энэ галзуу цувралаа дуусгаж бүгдээрээ нэг санаа амарцгаах нэ. За тэгээд цуврал маань бас улам л галзуу сонирхолтой болсоор байна. 7 өдрийн сүүлэртээ үнэхээр одоо гал цогтой үйл явдал болоод дуусах байхаа гэж найдаж байна. Йоо яас бол юм ярьч үү те. За тэгээд муу буруугийн тайлбар ойлгомжтой байж таалагдж байгаа гэж найдаж байна. Тэгээд та нарт маань таалагдж байгаа бол гоё байгаа шүү бороо гэсэн комментиг үлдээгээрэй. За тэгээд энэ галзуу цувралыг өөрөөсөө түлхэгчтэй органик хөвөн даван тампоныг албан ёсны эрхтэйгээр FS супермаркетуудаар болон CU-гийн бүх салбараар худалдаалж байгаа Солонгосын Happy Monday брэндтэй хамтран хүргэлээ. Хөдөлгөөн хорихгүй, аюулгүй. Хөвөн даван органик материалтай бөгөөд бид маш хэвтэй. Өнөөдөр ч тасглаа үнэхээр тухтай хийлээ шүү. Танд маань тэгээд Саба Драгова Саба дардсан бол лайка дарахтал болоо явуулчих юм. Бас галзуу сервис угийг мэдэхгүй хэн нэгэндээ шеэрлээрэй. За тэгээд хэдүүлээ дараагийн бас нэгэн галзуу цувралын тайлбараар эргээд уулзцгаая.